Зохиолч Тодко Самсон. Тархиа бүлээн байгаа дээр бүрэн цамг. Нэг өдөр та намайг үхэж гэж сонсон. Нүгэл буйна нэрэндээ тэгээд тойтон хөрсөнд биеэн би юулна. Насаараа хийсэн муу үйлийнхэн үр цайтгаж 80 жива өд хорхоод цогцсон тушаана. Амьдд минь удаан тарчлаасан өвчин зовлон, амьдд минь удаадараа ирсэн уй гашуу болоод буруутгал, зөвтгөл, буянтай, эсвүүгөөс бузартай үйл, хайр, хараал, үнэн худал, үнэн сэтгэл үзэн ядалт, үнэн тэр бүхэл сүүдрийн хүртэл хамж аваад араас минь нулимсан, урдаас минь тэрсэн бүхэнд мөнх бусыг нотолж, мөр минь тэнгэрт тэмүүлсэн босоогоос тэнхлэг дагсан хэвтээд шигж. Тэр цагт чамайг таныг гомдоосон халуун гомдол тэргүүн дээрх чулуутай минь хамт хөрнө. Тэр үед таныг чамайг цэнгээсэн халуун инээмсэглэл тэгшэрч дүүрэх нүхний шороотой хамт үсчин. Түүнээс цааш шүлэг сараатсан замын тэмдэглэлтэй шүл савирсан хов живэн гэрэл дөхөөтэй өөрөөс минь өндөр бологсдын хөлийн мөртэй өөрийн минь мэдэх хүмүүсийн өрөвдөж асгасан нулимсан чимтэй өнгөчгүй үнэрчгүй замаар өөр нэгэн бий болох гэж би гэлдэрнэ. Цаг хугацаа зарцаж явхаан байсан тэр газар цайн халуунаараа царайн залуугаараа ижимэн тэвэр дэлгэж ухтнаа гэж найдана. Хавар залуухан байхад намар болчихсон эцэг минь хөтөлгөө мөртөө ашиглаж намайг тосноо гэж итгэв. Хойноос үдгсдийн нулимс барагдаж хатсан хойно нь би эргэж ирнэ. Харин тэгэхэд та намайг сэгчээ гэж үлдүүлнэ. Үгсэн хойно амьдралын тухай бичиж ирч чадхаас хойш амьд байхдаа өглийн тухай бичгээс.